Жоохон хүн орж иртэл жоохон хүлээх үү? Эхлэх үү? Шүү. За, сайн байна уу? Сайн байна уу? Одоо линк явуулна. Тэгээд таслахгүйгээр юу ачаарай? Шеэрлчээрэй. Өөрийнхөө Facebook дээр. За. Одоо линк явуул. Тийм таслахгүйгээр. Аха. Явуулсан шүү. За, явуулчлаа сайн. Одоо авч. Хүмүүс орж ирэхээр юу яах вэ? Зүгээр өөрийнхөө аккаунт дээр шийдэлчих юм уу те? Өөрийнхөө аккаунт дээр ч болно, өөрийнхөө нөгөө пэйж мэж энэ дээрээ ч болно. Description дээр нь юу гэж чиг вэ? Description дээр нь юу гэж чиг вэ? Өөрөө л мэдээд. За. За. Болохоор нь За, болоод цэгийн сайтын тэр хэмбэ лайв шууд нэвтрүүлгийг эхэлж байна. Өнөөдрийн зочноор Монголын салса бүжиг сонирхчтой холбооны багш дасгалжуулагч Мөнх Оргил буюу Ори маань оролцож байна. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. Карантины өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна? За, өстой янз бүр өнгөрүүлж байна да. Заримдаа ч удирдлагаар шивтэл, заримдаа ч дасгалын хөдөлгөөний хийгээл, заримдаа ч тэгэл подкаст маш сонсоод нэг жоохон нэг жоохон судалгаа хийх зорилгоор нэг жоохон сошиал ертөнцийг ухаалах гэж ярьж байна. Багшлаад хэр удаж байгаа вэ? Яг юугаар гэдгээс хамаарх бах те. Бүжгийн чиглэлээрээ багшлаад салсаараа ч юм уу? Салсаараа бүжиг. Салса буюу одоо нөгөө social dance гэж нэрлэгддэг. Social dance буюу одоо нийтийн латин бүжиг гэж нэрлэгддэг. Яг салса social dance-аар бол багшлаад яг албан ёсоор багшлаад бол 2 жил болж байна. Юугаар зүгээр партийн дээр хөтлөгч хийгээд ерөнхийд нөгөө нэг партины шоуны нэг юм анхудаа ирсэн хүмүүс нөгөө хөтлөгч учраас нөгөө бас анхан шатны алхмуудыг заах хэрэгтэй гэдэг утгаараа яг багш хичээл бүжгээ зааж эхэлснээс хойш гэх юм бол 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бүр анх бүжгэлж эхлээд энэ бүжигт сонирхож орж ирсэн хойш өнгөрөх юм бол одоо баг 8-9 жил болж байгаа юм да. Бас баггүй хугацааг зарцуулж байгаа юм байна. Тий, зөндөө. Нилээ утсан бас. Ямар бүжгийн клубуд багшилж байгаа вэ? Багшилж байсан бэ? За, яг одоогийн байдлаар бол зөвхөн UB Salsa гэдэг клубт багшилж байгаа. UB Salsa клубын яг албасын багшаар багшилж байгаа. Өмнө нь бол мөрөөдлийн бүжигт нэг хэсэг яг энэ social dance-ийг нэг жоохон ганц хоёр зааж ерөнхийдөө хөтлөгч хийдэг байсан. Тэрнээс өмнө гэх юм бол яг тийм клубд бол багшилж байгаа. Зүгээр партийн дээр очиж нөгөө хөтлөгч хийдэг, хөтлөгчийг хийж байгаа үднээсээ партинд анхудаа сонирхож ирсэн. Тэр тухайн бүжгийн талаар ямар ч мэдлэггүй дурлаж сонирхож ирсэн, бүжиг сурах гэж ирсэн хүмүүст анхан шатны алхмыг шууд тайзан дээрээс өгч ирсэн. Одоо тийм хийжсэн да. Хүүхэд багтаа ямар нэгэн бүжгийн тэмцээнд орж байсан уу? Тэр дурсамжаасаа хаваалцаач. За, бүжгийн тэмцээн гэх юм бол урлагийн үйлчлэгүүд л байгаа хта. Тэгээд тэрнээс биш яг тэмцээн урлааны ярих юм бол би бага багта 3 дугаар ангиас хойш спорт аэробик гэдэг төрлөөр яг спортоор хичээдэг байсан. 13 жил хичээлсэн. Тэгээд спорт аэробикээр бол дүүрэг хот улс гээд хоошоо эрхүү рүү Орос руу олон улсын тэмцээнүүдэд бол бараг жил болгон явдаг. Ер нь бол тэгээд ер нь аэробикээр л айгүй олон тэмцээнд уралдаанд орж ирсэн. Яг бүжгээр гэх юм бол оюутан байхдаа хатантуул хамтлагт анх бүжгэлж эхлээд 2 дугаар курсээс хойш хатантуул хамтлаг бүжгэлж хатантуул хамтлагийнхаа дацуг сарны цомд орж исэн, хаврын баярт орж исэн. Тэгээд төгсөөд бас юунда стар хамтлаг бүжиглээд стар хамтлагаас 2 удаа сарны цомд орж исэн. Яг бүжгээр орж исэн тэмцээнүүд гэх юм бол оюутан байхаас хойш улсын чанартай тэмцээнүүд орж исэн. Тэрнээс өмнө бол аэробикээр Бекрэл ер нь улсын чанартай дүүрэг улсын чанартай тэмцээнд орж ирсэн да. За, одоо нэвтрүүлгийнхаа үндсэн асуулт руу орцгоё. За. Та өөрийгөө танилцуулаач. Айлын хиддэг хүүхэд ямар сургууль
төгссөн ямар мэрэгчлэлтэй вэ? За намайг баяр төгс юм уу хөрөл гэдэг. За насаа нууцлж болно те. Болно. Тэ ээжээс хоёулаа доороо нэг дүүтэй. Тэгээд хөдөөж хус сургуулийг аялал жуулчлалын байгалийн аялал жуулчлалын менежмент гэдэг мэрэгчлэр уулзалт төгссөн. Тэгээд одоохондоо бол яг мэрэгчлэр яг үндсэн сурсан мэрэгчлэрээ биш жоохон хоббигоороо төлөвлөгөө ажиллаж байгаа гэж ойлгож байна. Ерөнхийдөө тийм. Гэхдээ яг нөгөө нэг энэ бол зүгээр миний л харж байгаа өнцгөлтөө аялал жуулчлал гэдэг мэрэгжлийг хүмүүс зүгээр нөгөө нэг заавал жуулчны бааз юм төрөө оператор төрөө агент ч гэдэг юм эсвэл те заавал гайд хийх ёстой гэдэг тэр утгаар нь ойлгодог. Миний хувьд болохоор аялал жуулчлал гэдэг би энэ мэрэгжлийг эзэмшсэн. Гэхдээ би хөгжүүлэхдээ яг би урлагийн спорт талаас нь хөгжүүлж байгаа гэж ерөнхийдөө өөрийгөө дүгнж явдаг. Угаасаа ямар ч улсын аялал жуулчлал угаасаа урлагийн спортгүйгээр ойлгоход хэцүү, урлагийн спортыг мэдхгүйгээр тухайн улсын аялал жуулчлалыг бас мэдхэд хэцүү, сонирхож гэсэн хэцүү. Угаасаа үүх бүх юм чинь соёл урлагтай холбогдчихээ заавалчгүй аялал жуулчлал хөгжиж идэг учраас би өөрийгөө зөвхөн аялал жуулчлал гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Тэгэхдээ би урлагийн спорт тал руу мэргэжлээр ажиллаж байгаа гэж дүгнэдэг те. Өмнө нь мэргэжлээрээ ер нь ажиллаж байсан уу? Цаашдаа ер нь ажиллах бодол төрдөг үү? Байлгүй байх уу? Одоо ч гэсэн бүр ер нь байнгын алхам тутамдаа яг мэргэжлээрээ ажиллахынсан ингээд яг сул байгаа цагуудаараа болж үл мэргэжлээр ажиллах шанс гэж айгүйх боддог. Тэгээд яг нэг аялал жуулчлал гэдэг мэргэжлэл нь өөр 10 мэргэжлийг баазж үздэг. Тийм учраас бүх юм руу хувирах боломжтой. Тийм болохоор яг мэргэжил яг аялал жуулчлал гэдэг мэргэжлийг зүгээр өнцөг нь харж байгаа аль хүн ямар өнцгөөс харж ийн гэдгээс нь л яг тухайн мэргэжлийг тодорхойлж болох байх. Жишээлбэл эдийн засаг гэдэг мэргэжлийг эзэмшдэг хүн зөвхөн эдийн засаг хийх ёстой шүү дээ. Эсвэл небоч эсвэл нягтлан хийх ёстой. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг мэргэжил чинь өөрөө ямар нэгэн тийм барьцгүй маш өргөн хүрээтэй, маш өргөн цар хүрээг хамрах боломжтой. Зочд буул, ресторан байна, ургамал, амтан, байгаль аялал жуулчлал, түүх, соёл, урлаг, спорт гэл ингээд нэг хил урлаг гэдэг ч юм уу ингээд маш олон төрөл рүү ингээд тэлцсэн байдаг учраас яг мэргэжлэрээ яг үндсэн мэргэжлэрээ бол ажиллая гэж бодож байсан. Гэхдээ хослуулъя гэж бодож байсан. Яг үндсэн яг нэг мэргэжлийг хандлагыг барья гэж ерөөсө бодож байдаг. Заавал хослуулна гэж бодож үзчихсэн. Яг тэгвэл хослуулахгүй бол угаасаа хэцүү. Таны багын мөрөөдөл багтаа ямар хүн болъё гэж боддог байсан бэ? Би багтаа их жоохон мөрөөдөлтэй байсан. Багтаа би зүгээр би тавирын багш болов гэж боддог байсан. Тэгээд мөрөөдлөө яагаад өөрчилсөн бэ гэхээр би өөрөө яг арабикэр хичээлдэг байхдаа би тамирын багш гэдэг мэргэжлийг яг ямар хүн байдаг гэдгийг юусаа ойлгохгүй байсан. Тэгээд яг одоогийн өнцгөөс би харж хаад би тамирын багш за багтгүй болох хэмжээнд байгаа. Тэгсээр нэг би хувь хүний хөгжил за мөн дээрээс нь яг антом эрүүл мэнд одоо ангаах ухаан тал руугаач гэдэг юм ингээд тэгээ буцаад нөгөө өнцгөөс нь харах юм бол нөгөө бүжиг урлаг тал руугаа entertainment тал руугаач гэдэг юм ингээд яг одоогийн байдлаар миний гойрс гол баг багтаа бол би тамирын багш болъё гэж бодож байгаа. Нөгөө яг асуултынхаа даваа хариулт. Яг одоогийн өнцгөөс би юу шаарсан бэ гэхээр би зүгээр өөрийнхөө чадах хүрээнд яг дэлхийн Монгол хоёрыг урлаг спортоор нь тодорхой хэмжээгээр холбохыг л хүсэж. Холбосон тийм одоо тодорхой хэмжээний өөрөөр нэгсэн байр суурьтай, өөрөөр нэгсэн карьертэй, өөрөөр нэгсэн одоо хүрээлэлтэй ч гэдэг юм үү те. Ямар ч хэсэн зүгээр ингээл аялал ингээл урлаг спорт ингээд судлаад тэгээд тэрүүгээр ингээл аялал гадаадын улсуудын одоо урлаг спортыг судлаад тэргээ буцааж монголчуудад танилцуулаад Монголоос чадвартай залуусыг буцаад ингээд гадаашаа зурчилж явуулдаг ч гэдэг юм уу. Энэ маань өөрөө аялал жуулчлалтай холбоотой. Тэгэхээр тэр утгаас амар ямар ч хэсэн спорт улсуудын зүйлийг л Монгол дэлхийн хоёрыг холбохыг л амар хүсдэг. Мөрөөдөл. Комментод ирсэн байна. Би танд коммент уншаад өгье. Эс Япон саран хөөе бүжгийн мундаг багш байна. Таныг үздэг бас дагаж хичээлээ хийдэг шүү гэж байна. За баяр. Улангаар ансуух мундаг хүчрхэг залуу гэж байна. Баярлалаа. Мөнхцөд бат жаргал бүжиглээд хэр удаж байгаа вэ? Сургуульд ордгоо хаана хичээлдэг вэ? Байна. За манай UB Salsa клубын заал маань болохоор одоо яг талбайн урд талд Монгол костюмын 2 давхарт
Манайх яг манай заалмаа байрлаж байгаа. Тэгээд UB SAS клубт манайх анхан болон дунд шатны 2 ээлжийн сургалтыг одоо удахгүй би бас яг онлайнаар угс кредит байгаа учраас хүлээрэтэй байгаа учраас онлайнаар яг бүжгийнхаа үндсэн сургалтыг онлайнаар авна. Тэгээд тэрнээс өмнө за яг дараа мэдээж карантин мэдээж тавигдах юм бол бас ахин мэдээлэл авах боломжтой. Тухайн үед бол заал мань байгаа учраас заалны байршил бол төлбөрөд олох мэдээллийг авах боломжтой байна. Одоогийн байдлаар онлайнаар заагаад эх 7 хоногоос бараг постэр гараад онлайн сургалтын эхэлчих байх, тавигдаад эхэлчих байх. Тэгэхээр бас холбогдоо сургалт заах боломжтой байна. Өөрийн чинь бүжгийн хичээл лайва цацдаг пэйж байдгүй, өөрийнхөө фэйсбુક дээрээ шууд ячдаг. Ямар нэртэй байдаг вэ? Одоохондоо өөрийнхөө аккаунтаас хийж байгаа. Тэгээд давхар өөрийнхөө бас нэг яг хувийн одоо нэг dancer trainer гэсэн нэг тийм бас нэг пэйж тэрийг бас хөгжүүлээд аль алийг зэрэг ажиллаж байгаа гэсэн. Таны хичээлүүд тэр эхний ээлжинд аккаунтаар явж байгаа. Дараа нь яваанд пэйжнээс хийдэг болох байх. Ариука ари таны хичээлүүд их гоё шүү. Онлайн хичээлд нь суунаа янзтай бүжгэлдэг шүү гэж байна. За баярлалаа. Таны өглөөг юу хийж өгчдөг вэ? За би одоо өглөөг өстэй одоо бол янз бүр өгч байна уу? Одоо бол яг тогтсон юм байхгүй. Ингээл унтж байгаа л хідэн цагт бараг босох нь тэр үедээ босоод тэгэл нэг л тогтмол хийдэг л ажилтаа боллоо ш. Карантин 21 дээр бол өмнө нь бол яадаг байсан юм гэхээр би 7 хоногийн 3 өдөр өглөө 6 цагаас спиннинг хичээл болдог гэсэн. Өглөө 6 цаг тэгэхээр 5 бүж гэхэд баг гэрээс гарч босдог байсан гэсэн. Заримдаа 5 цаг. Тий, ер нь бол бүр ингээд нойр бол ингээд 360 хэсэгдсэн тийм амьдралтай байсан. 7 хоногийн 3 өдөр нь 6 цагаас одоо нөгөө 3 өдөр нь болохоор 7 цагаас хичээл ордог. Ямар ч байсан өглөө бол заавалчгүй 6-7-оос бол байнгын ажилтай байдаг байсан. Орой бас 6-7-оос байнгын ажилтай. Өдөр нь бол баг зэрэг өөртөө амралт өгөх байдалтай. Тэгээд шөнийн цагаар буюу яг оройны цагаар гэх юм бол одоо яг их нөө шоу парти хөтэлдэг. Энэ жил бол миний хувьд бас айгүй том амжилттай жилүүд байсан. Яагаад тэгэхээр Монголд болдог хамгийн том фестивал буюу Sunrise фестивалыг энэ жил анх удаа хөтлөж байгаа. Тэгээд бас энийг дайлимдуулаад MNJ event-ийн Дака ахтаа бас надад тийм маш гайхалтай том боломжуудыг өгч ирсэнд бас Дака ахтаа дахин баярлалаа гэж хэлмээрээ. Тэгээд ер нь MNJ event яг Дака ахтаа бас ер нь аюу их баярлалаа гэж хэлдэг. Яа тэгэхээр би амьдралдаа татарын тоглолтыг хөтлөн гэж ерөөсө бодож үзээгүй. Black Sensation-ыг хөтлөн гэж ерөөсө бодож үзээгүй. Fresh Air-ыг хөтлөн гэж бодож үзээгүй. Silence White-аас баг босод бүх партиг ер нь бол шоунуудыг бүгд баг энэ жил хөтлсөн. Энэ 2 жилийн хугацаанд баг хөтлсөн дөө. Вау. Тий. Мундаг юм аа. Хэдэж нэх чадхаар дуртай хоолч ямар хоол вэ? Баштай шил гэх юм уу? Баштай харшил. Таны хамгийн том эрч хүч юу вэ? Эрч хүчээ хаанаас авдаг вэ? Хамгийн том эрч хүч гэх юм бол би 2 зүйлээс авдаг. Эхнийх нь би өөрөө яг байгаа байдлыг одоо дүгнээд гэх юм уу? Яг чадахгүй байгаа зүйлээ чаддаг болохын төлөө хичээд нэг юм өөртөө хурцлдаг. Яг тэр зүйлээс би дараа дараагийн эрч хүчийг авчдаг. Нэгс нэг хүн чадахгүй байж байгаа чаддаг болохын төлөө тэгээд тэр нь үр дүнгээ өгчих юм бол дараагийнхаа үр дүнг би амар нэгс нь өөрөөсөө айгүй том мотивашн гэсэн. Ямар ч нөхцөл. Хоёр дахь зүйл маань юу гэхээр зэрэг би яг гэр бүлээс амар их мотивашн авдаг. Яагаад мотивашн авдаг гэхээр миний энэ зүйлийг би зүгээр энийг яг миний өмнө ерөөсөө өмнөх амтнд хэлж байгаагүй юм бод учраас бас зүгээр хуваалцмаар санагдлаа. Яагаад тэгэхээр хүмүүс дийлэн хүмүүс ингэдэг шүү дээ. Одоо яг ингээл аав ээж намайг амар дэмждэг, амар тэгсэн, амар гоё ингээл те ярилцдаг ч гэдэг юм уу. Би бол тийм биш. Би бол илүү хаагдвал гэр бүлээсээ бол яагаад тийм байдаг гэхээр зэрэг миний гэр бүл миний яг болохгүй байгаа зүйлийг надад амар ингэж хатгаж өгч, надад хэлж шүмжилж өгдөг. Тэр нь болохгүй байж тээ гэдэг ингээд одоо наадхаа болсон дээр юм биш үү гэж хэлж байгаа боловч яг үндэ би цаашаа явах хэрэгтэй юм шиг санагддаг. Улам ингээд зөрүүдлээ ч юм яг урсгалынхын өөдөөс нь би ингээд бүр зөрүүдлээ ч юм өөдөөс нь яаж чагаал ингээл эцэст нь хүртэл ямар ч гэсэн явна л гэж зүтгэдэг. Тэгэхээр тэрнээс нэгдүгээр тавдаг, хоёрдугаар өөрөөсөө амар том
мотивашн авдаг. Миний яг энэ хоёулынгийнхны ярилж байгаа аюул үзэж байгаа хүмүүс ч гэсэн би яг нэг зүйл хэлмээр. Өөрөөсөө мотивашн аваараа задгуулсан. Өөрөөсөө мотивашн аваараа. Хүнийг дуурайж мотивашн авах гэдэг бол тэр хиймэл шүү гэж би зүгээр яг ярианых хэрчэн тэр хэлмээр байна. Яг тэгэхээр та өөрөө би энэ дээр гарч байгаа өөрчлөлт болон өөрийнхөө тархинд авч байгаа мэдээлэл магадгүй өөртөө ирж байгаа эд зүйлсээс л та мотивашн авах гэсэн чинь хүний сайхан байгааг хараад, хүний гоё байгааг, хүний мэдлэгтэй байгааг хараад та өөртөө байхгүй байгаа зүйлээ л орж харахаас биш байгаа зүйлээ багтаа байгаа мэн гэж хэлж хүн олж харддаг байхгүй. Тийм учраас өөртөө байгаа зүйлээс мотивашн авч дараагийнхаа амжилтанд илүү итгэвтэй байгаарай гэж зөвлөмөр байна. Баярлалаа. Булган жаргал КК банштай харшуул хийж өгье л дөө дуртай хийнэ гинэ. За баярлалаа. Тандаа сайн байна уу гинэ. Сайн байна уу? Ажлын анхны гараа тэр үедээ цалин хэдийг авч байсан бэ? Цалингаа юунд зарцуулсан бэ? Хамгийн анхны цалин маань яг төгссөн цалин төгсөөд хамгийн ихний хийжсэн цалин гэх юм бол Монголд пицца хат дөнгөж орж ирж байсан. Хамгийн анхны салбар нь орж ирж байсан. Тэгэхэд 5 багт групп дээр очиод пицца хатын хамгийн анхных нь яг туслах менежер нь би анх ажилд орж ирсэн. Тэнцэнээс авч ирсэн миний цалин хамгийн анхны цалин байсан. Тэгээд тухайн үед туслах менежерийн цалин бол зойрцорч яг бэлэн гар дээр нэг 640-50 авчвал хавцаал авч ирсэн баг. Тэгээд яг хамгийн анхныхаа авсан цалин яасан бэ гэхээр зэрэг би шууд гэрлүүгээл очиод яг гэрийнх хөрөгчийг хамгийн түрүү дүүргэж ирсэн. Бүр хамгийн түрүү дээрээс нь доотлоо нэг бүр ингээ битүү чигтэл нэгээд дүүргээд тэгээд өөртөө ямар ч нэг дуртай юм аваад аав ээжтэй ямар ч зүгээр өөрт яг ингээ гарт баригддаг хэрэгтэй зүйлсүүд энэ авч өгөөл. Тэгээл ямар ч гэсэн дуусч ирсэн. Бүр яг би баг худалчинд эхний авсан цалингийнхаа баг 80% зүгээр яг ингээл тухайн үед шууд гэртээ юм аваад дуусгач ирсэн. 20%-аар нөгөө дараагийн цалин бүх хүртэл нэг амьдрахгүй болдог. Яг ухаансаар ямарсан суудсан. Тэгж л үлжсэн да. Сохор болзоонд явж байсан түүхээс уулзаад сохор болзоонд явж байсан уу? За ёстой 10 жилдээ л байсан болохоос тэрнээс өмнө бол тэрнээс хойш бол явж байгаагүй. Төгс болзоо хийж байв уу? Төгс. Таны гар төгс болзоо гэж ямар болзоог хэлэх вэ? Мэдгүй би яг төгс болзоонд ерөөсөө явж үзээгүй юм байна. Зүгээр миний төсөөлдөг төгс болзоо яг юу вэ гэх юм бол зүгээр гинтийн байх тусмал тэр илүү төгс байх болов гэж бодож. Тэрнээс биш бэлдсэн юм бол нэг төгс байх. Тийм яг үнэхээр гинтийн байдаг. Яг гинтийн одоо тэр залуугийн гарч байгаа үйлдэл гинтийн байх. Гинтийн одоо гараад иргээд уулзах гэдэг юм уу. Тэгээд тэнцэнээсээ гинтийн нэг газар л амар гоё орчинтай газар л орчих гэдэг юм уу. Эсвэл тэгээд тэнцэнээсээ магадгүй зүгээр хамтдаа ингээд юм мэдгүй яг тухайн нөхцөл байдал яг ямар байх юм мэдгүй. Ямар ч зүгээр гинтийн байх тусмал хүнд илүү гоё байх бах. Тэрнээс яг бүр бэлдсэн зүйл чинь бол угаасаа цаанаасаа бэлтгэлтэй байх. Угаасаа дүмэг бэлдсэн зүйл чинь зориулалтынх нь нэг өөр шим амар өндөр. Тийм л мэдгүй. Миний ялгаа одоо яг тэгж л харж байна. Таны сонсч байсан хамгийн сайхан урмын үг. Миний сонсч байсан хамгийн урмын үг бол аавс сонсч байсан үг. Юу хэлсэн бэ? Минийх үнэхээр тууштай. Үнэхээр нэг юмныхаа гараас бариад авчих юм бол хизээч зогсохгүй. Тэгээд тэрний хөдлөө яваалах юм. Өлссөн ч явах юм, ядарсан ч явах юм, амжилт олсон ч ингээл явж л явах юм. Тэгээд ганцхан үгэнд яг бүр намайг үнэхээр хурцлж тэрний үсэн хэрэг хизээ үр шимийг хүртэх юм бэ гэж хэлчихсэн. Тэр л үг намайг зүгээр л миний зүгээр жижигхэн асгаж байсан оч дээр зүгээр бензин асгах юм шиг л болчихсон. Мэдээж маш гоё үг байна. Таны сонсч байсан та хэр уйлмхаа вэ? За хүүхд тогтоод үнэхээр уйлмхаа байсан гэсэн. Мэдгүй би өөрөө мэдгүй. Мэдгүй хамгийн сүүлд би одоо хизээ уйлсан санахгүй байна. Тэ хамгийн сүүлд яг хизээ уйлсан санахгүй байна. Хүүхд тогтоод ямар ч хэлсэн нэлээд уйлмхаа байсан гэсэн. Ээжтэйгээ ямар ч хэлсэн нэлээд муудалцаж айгүй хөөлдгөл байсан. Аавда зодуулж айгүй хөөлдгөл байсан. Гэхдээ яг одоо л хамгийн сүүлд хизээ яг тэгж нэг
шаналж юм уу баярлаж уйлснаа ярих юм бол сая яг өнгөрсөн 11 сарын 15-нд 11 сарын 16-нд манай салса бүжиг сонирхчдын холбооны дунд Кизомба бүжгийн улсын аврагт байсан болж ирсэн. Яг тэр үед яг нэг бэлтжсэн бүх хамтлаг, бүх төрөл тэмцээнд манай клубээс тэмцээнд орсон бүх хүмүүс бүгдээрээ медаль авч бүр аврагын шилжиж явах аврагын цамыг хатгаж ирсэн. Тэр үед л яг тэсэхгүй амар үлж ирсэн да. Тэрнээс хойш үлсэн санахгүй. Олны танил эмэгтэйгээс 72 руу хэнийг авч явах байсан бэ? Нэг хүнийг авч яваач гэвэл наач ямар ерөөс бодож байгааг яасан. Хийж байж болно шүү дээ. Тий, хийж байж болно шүү дээ. Хийж байж болно тий. 30 толгоор тоочхыг номон гэдэг шүү дээ. Тэр охиныг авч явна. Таны дуртай дуучин? Миний дуртай дуучин Josh Turner. Ад жаргал гэдэг 8 үсэгтэй үгэнд юуг багтаах вэ? Ямар? Ад жаргал гэдэг 8 үсгэнд юуг багтаах вэ? Ад жаргал миний хувьд ад жаргал гэх юм бол гэр бүлийн халуун харилцаа. Тэ энэ л тэгээс чигээр ад жаргал. Энээс өөр ад жаргалыг хүн угаасаа амьдралаа зовлохгүй хөө. Альва баярыг шоудуулах далин болгодгоо, утгаар нь тэмдэглэдэггүй. Ямар баяр дуртай вэ? Мэдгүй би ер нь баярт ач холбогдол өгж үзээгүй шүү дээ. Ягаад тэгэхээр баяраар би ч нөгөө хүмүүсийг баярлуулж явчихдаг болохоор өөрөө нэг тэгж баярлаж шүү дээ. Хөдлөгч хийгээл эсвэл ингээл нөгөө нэг флаш моб зав гээл урд нь удирдах хүмүүсийг хөгж өгөхөөл эсвэл нөгөө илэлэл битбокс гэдэг ч юм ингээд нэг жоохон маазра заазра ингээл ингэж явсараа гал тэгжил баярыг зүгээр хүмүүсийг баярлуулах гэж өнгөрч ирсэн болохоос яг өөрөө тэгэж нэг баярлж маяглаад ингээд нэг хэдэ ач холбогдол өгч ирсэн гэж санахгүй байна. Сүүлийн бараг 5-6 жил санахгүй байна. Төрсөөрөө л ач холбогдол. Сүүлийн 2 жилийн төрсөөрийг л амар ач холбогдол өгч тэмдэглэж ирсэн. Тийм үү. Тэрнээс өмнө өдрөөч тэгж ач холбогдол өгч тэмдэглэж үзээгүй. Тий. Өөрийгөө ямар үйлрэлтэй зөвлөх байсан бэ? Би яг хаврын үйлрэл шүү дээ ерөөсөө тэр чигээр. Өөрчлөгддөг гэж үү? Зан ааш нь айгүй өөрчлөгддөг. Тий, зан ааш амар өөрчлөгддөг. Гэхдээ өөрчлөгддөг гэдгийг би юу гэж тайлбарламаар байна гэхээр зэрэг яг хамелон шиг байж чаддаг гэж ойлгоо. Яг хавартай адилхан. Хизээч хаанч ямар ч юм магадгүй. Гэхдээ тэрийг хүмүүс хавар шиг гэдгээр нэг яг зүгээр өөр цагт өөр нэг юм зан характер гаргаж хуурж чаддаг гэдэг талаас нь хараасай л гэж хэлмээр байна. Тэрнээс биш нэг ааш нь олдохгүй хаврын тэнгэр шиг гэж битээ ойлгосоо гэж хэлмээр. Ааш нь олдохгүй биш. Ааш миний аашийг олоход айгүй амархан. Гэхдээ зүгээр ганц хүн би айгүй хувирантгай байж чаддаг. Тэгсэн тийм болохоор нэг зүйл дээр ингээд тогтоод ингээд байгаад ич чад. Фокслоод байгаад ич чаддгүй. Юм руу өсчих, юмыг ингэж гадна тойрны хідэн талаас нь ингэж харахгүй бол угс нийгэмч нь угсаа өөр амар болсон шүү дээ. Таны амьдралдаа хийсэн хамгийн адал явдалтай болон эрсдэлтэй зүйл юу байсан бэ? Надад ч ятастай бодож байгаагүй юм байна. Яг адал явдалтай гэх юм бол юу л байсан баг. Бүр хүүхэд байхдаа за энийг одоо хэлж болохгүй. Зүгээр ярих гэдэг байна. За яг нэг үлдээж ярьж яа. Хүүхэд байхдаа найзынхаа найз охиныг баярлуулах гад чилээ найзынхаа уулздаг охиныг үерхий гэж гуйлгуулах гад чилээ цуг очлоо. Тэгэхэд ямар ч нэг гэрийнхнээгээ байхгүй наавынхаа машиныг ямар ч хулгаагаар авч явж ирсэн удаа би. Гэхдээ тэрний яг адал явдлыг бол ярих юм бол угаасаа дуусахгүй амар урт тэгээд амар хөвгөлтэй юм болсон ба. Тэгээд тэр бол миний толгороос мартдаггүй ямарсан амар том адал явдал хийдэг. Тэрнээс хойш зөндлөө адал явдал бод байсан л та. Гэхдээ яг алиг нь гэж тооч санахгүй байна. Хамгийн ойрхон санджгаар гэх юм бол яг 7 жилийн карантинаар тий. Гэхдээ тэр түүх яг энэ жил ажиллаж байгаа. Нодлон жилийн карантинаар юу гэж? Нодлон жилийн карантинаар харин нөгөө нэг тийм нэг аль явдалтай болж байсан байхгүй бас бид нар дунд манай найзууд дунд тэгээд нөгөө нэг
яг тэр цаг хугацаа энэ цагт буцаад эргээд хүрээд ирсэн. Тэгэхээр яг одоогийн байдлаар нэг дежаву гэдэг түүхт автагдсан л явж байгаа гэсэн. Анх болцсон хүнийхээ юуг төрүүлж хардаг вэ? Гарын. Тийм. Тайлбарлах шаардлагагүй нөө гарын. Зүгээр. Хайртай хүний чинь талаар таагүй цуурхал тарвал яаж хүлээж авах вэ? Би нүдээр хараагүй болохоор би чихэндээ итгэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөөсөө итгэхгүй л гэсэн үг юм байна тийм. Итгэхгүй нүдээр хараагүй учраас итгэхгүй. Тэгэхдээ хэрвээ тэр хүн ямар нэгэн байдлаар муу мэдээлэлд өртсөн байгаа бол сайн л шүү дээ. Хүмүүсийн анзаардаг. Гэхдээ тэр хүн үний ярьж нэг худлаа ярьж байгаа гэж нэг цаг хугацаа нотлон. Гэхдээ би тэрэн дээр нэг ач холбогдлохыг хүсдэггүй. Нүдээр харсан зүйлээр итгэдэг. Игтлгүүр дотор хувцастайгаа явж чадах уу? За ёстой хизэж өгөх. Би урвалтыг уучлах чадах. Эдэн сая дөрөв үзэж чадахгүй байх. Урвалтыг уучлах чадах уу? Урвалтыг уучлах чадахгүй. Уучлахгүй хэр амархан бэ? Уучлахгүй угаасаа хамгийн хэцүү шүү дээ. Угаасаа зоригтой хүн л уучлахгүй чаддаг. Зориггүй хүн хизээч хүнээс уучлахгүй чаддаг. Хүмүүсийн яг дийлэнх тохиолдолд хүмүүс уучлаарай гэж хэлэхдээ яа гэх вэ? Хизээч зүрхнээс биш зүгээр амаараа нөгөө нэг одоо биеэр би зөгцсороо гэдэг жоох муу гоо би зөгцсороо хэлдэг. Хизээч сэтгэлээр юм зүрхээр ерөөсөө тэгж хэлдэггүй. Сайн сайхны төлөө худал хэлэх нь зөв үү танихаар? Таны бодлоор? Яг тодорхой нөхцөл байж болох байхаа. Танд урвагч ямар сегментэд яг яаж хандж байгаас ямар нөхцөл байдалд орохоос хамаарч худлаа ярих тохиолдол бол хүнийг аварж илээсэн ямарч байсан. Өөрөө тийм тэгж ярьж байсан уу? Тийм ярьжсэн. Ярьж айгүй олон нөхцөл байдлаас өөрийгөө ч аварч байсан, өрөөл бусдыг ч аварч байсан. Хамгаалж л явсан. Танд урвагч бий юу? Одоохондоо байхгүй. Тийм байсан 5 жилийн байсан ч мэдгүй би энэ дэх тоохгүй. Урвчлээ. Тэг хаа хоол явах нь харъя. Одоо надад хамаагүй шүү. 5 жилийн дараах өөрийгөө төсөөлвөл би ямар ч гэсэн Монголд байхгүй хаа. Тэрийг амьсан. Зүгээр гадаадаар одоо ингээд гадаадаар аялал дуртай парти ивент дээр очиод хичээл ороод эсвэл зүгээр сайхан одоо юу юм бэ тухайн улсынхан зүгээр соёлыг судлаач гэдэг юм уу. Тийм ямар ч байсан зүгээр нүдээ нээж илүү их олон зүйлийг сурч мэдхийн тулд ямар ч байсан зүгээр гадаад л байна. Ямар ч би 5 жилийн дараа бол тэг зүг төсөөлөхөд тийм Монгол байхгүй. Холын харилцаанд итгэдэг үү? Үгүй шүү дээ. Хэр хартай хүн бэ? Хартай. Гэхдээ хизээч хараа гадагшаа гаргаж үзээгүй. Тэгэхээр амар дотор тамиртай байгаа зүйлээр хүмүүс амар байлгүй тийм ээ. Байлиг дотор тамиртай ч юм хамгийн юм дотроо хадгалцдаг. Тэгж байгаа л нэг төсөртэй байх та. Үгүй. Тийм байхгүй. Үгүй тэгэл өөртөө хадгалаад байх юм уу? Өөр чи хэцүү биш үү? Үгүй шүү дээ. Тэр чинь бас нөгөө нэг наануу заануу авах гэх ухаанаар ойлгоо шүү дээ. Хүн чинь бас өөрөө бодлого зэгцэлж за тайвшраад нэг гаргалгаа бас олно шүү дээ. Юугээл тэгэл хаа нэг дотроо хоримтлуулаад тэгэл өөрөө зовгоо бол мэдрэл байна. Тийм гэж байна. Тэрний хооронд тийм чинь бас нэг тий байна. Хоёр хүний нэг дор хайрлах уу? Одоо бол худлах уу. Гэхдээ оюутан байхдаа ч юм уу 10 жил мэлд байхдаа бол хоёр охин мөхөндөө зэрэг үерхтгэл хэлсэн. Одоо таалагдж байгаа эмэгтэй байгаа юу? Бага. Бэлгийн боловсролоо хаанаас авсан бэ? Бэлгийн
боловсролыг би одоо тест баг өөрөө судалж бичсэн баг та. Хөө өгцөг үү? Өгцөг. 2 цагийн дараа дэлхий сүнэн гэвэл юу хамгийн түрүүнд хийх вэ? Энэ асуулт ихтэй амар сонир асуулттэй. Би юу ч хийж магадгүй шүү дээ. Би яг дэлхийс өнөхөр боллоо 2 цаг яг надад 2 цагийн хугацаа байна гэх юм бол за өмнөдгөө хүмүүс өөр бодголох юу гэж бодох хамаагүй би зүгээр энийг мааз гэдэг утгаар нь хэлж болно те заавал нүг яг рил гэдгээр биш мааз гэдэг утгаар нь хэлж болно яг таалагдж байгаа охин очиж үзнэ юм байна. Хүүгийн хундаа гой залууг хараад л байж идэг юм шүү дээ. Хизээ гэрлэх бодолтой байна вэ гинэ. Өмнөдгөө тэгээ бурхан яа хизээ гэрлүүлж хизээ хань ажилтай болгох тэр битэл төлөвлөсөн юм байгаа юу ер нь хэдэн жилийн дараа 2 жил л гэж төлөвлөж байна хамгийн цаатал нь. Тийм угаасаа гэхдээ би ерөөсөө яг ийм гэр бүлийн харилцаанд яг хүмүүс ч гэдэг юм манай гэр бүл аав ээж тэр оройтла гэдэг зүйл айгүй ярьж хэлдэг л дээ. Яг үеийнхаа найз нөхөд ингээл хамаатан садныхаа үеэл ингээл харахаар эхнээсээ ингээл 2 3 дахь хүүхэд мөхтэй гаргацсан том болцгооцсон энэ тэрийг ингээл харахаар яг энэ бол угаасаа хөөхний зураг төхөрөг амьдралын юу байж болно. Гэхдээ эргээгээд нөгөө өнцгөөс нь харахаар өөрийгөө яг энэ нийгэмд ч дээ одоо өнгөрсөн нийгэм биш. Энэ нийгэмд ямар ч эзлэх байр суурьгүй, ямар ч мэрэгжилгүй, ямар ч туршлагагүй. Яг хүн болгоны бодол өөр л байгаа. Энэ гэхдээ миний бодол. Зүгээр тий ямар ч нөгөө нэг амьдрал өөрөөргөө авчих хувь хүн өөр төлөвшөөгүй бэлэн биш байж ийж ахаад өөр хүнийг хажуудаа аваад эсвэл ахаад дундаасаа хүн ахаад нэг өөр хүн гаргаад тэрийг өсөж өндөрлөж явна гэдэг бол энэ угаасаа хэцүү асуудал. Яг мэдээж хүн амьдрал нухлагдаад энэ тэрийгээд яг тухайн нөхцөл байдалтай хүмүүс ингээд яг зогцоод амьдрал хүүхдээ өсвөл ихнэр нөхрөө хайрлаад явах л байх л та. Гэхдээ одоогийн нийгэмд чи хэцүү шүү дээ. Одоо нийгэмд хамгийн наацхан хүн ядаж толгоогоо ажилуулж 2 3 ажил зэрэг хийж 2 3 ийм мөнгөний урсгалтай байхгүй бол нэг ажил дотор ингээд нэг хар ажил хийгээл нэг ажилд нэг ингээд ширээний ард өдөр чинь 7 хоног 8 цагаар суугаад авч байгаа цайлаа. Гэтэ гих мэтчлээ ингээд зүгээр нөхцөл байдлыг маш олон талаас нь ингээд бодож харах хэрэгтэй. Би зүгээр яарсан болоогүй. Угаасаа залуу байна. Тий, угаасаа дахиад үзэх юм их байна, сурах юм их байна, гарах юм их байна, хийх зүйл их байна. Тэгэхээр зүгээр би хөв хүн дээрээ өөрөө ямар ч гэсэн би бэлэн болоогүй тэгэл болоо. X-ийн чинь хэлсэн хамгийн онцгой үг. Сайн юм шиг муу юм гэж хэлж байсан. Сая хулан ган тулга багшийн хөдөлгөөн энтер бол тасархай. Мэри Марл вау дурлаж болох юм уу гэгээ гинэ. Тэгээ дурлаад үзэхгүй. Дахиад анхдагч уу, өндөг анхдагч уу? Наад чи угаасаа одоо болтол тодорхойгүй байгаа шүү дээ. Өөрийгөө нийтлээ ууж үзсэн үү? Зөндөө. 7 сарда нэг ерөнд бол алкогольны зүйл хэрэглэдэг үү? Би алкогольны төрлийн зүйл гэдэг дээр бол би миний байр суурь амар ер нь жоох өндөр байдаг л та. Юу гэхээр би яг 4 жилийн өмнө би тусал арх битгээл тусал пив амсаж үзээгүй амсдагчгүй тийм хүн байсан. Арх гэдэг зүйл алкогол гэдэг зүйлийг айгүй үзэн яддаг, айгүй дурггүй, тийм хүмүүсийн хажууд байхч дурггүй, тийм хүмүүстэй харьцагч дурггүй. Ер нь тийм хүн ингээд хүн уугаа согтцсон байх үед би ер нь хажууд нь эсвэл удаан ч юм ингээд миний дотны хүн байсан ч би ингээд хамт байх айгүй тийм дурггүй юм байсан. Яг тэгвэл үр дүн угаасаа муу байна. Эсвэл ямар нэгэн байдлаар тэнцээ заавалчгүй нэг буруу хандлага, буруу юм үүсдэг учраас би тодорхой хэмжээгээр амар дурггүй. Тэгээд өнгөрсөн цаг дээр ярьж байгаа. Яг одоогийн нийгэмд болохоор одоо цаг үеэр яах гэдэг нь хэр зэрэг
хүнтэй танилцаж, хүнтэй хамтарч ажиллаж, хүнтэй бизнес ярьж, хүнтэй ямар нэгэн байдлаар ирээдүйд ингээд маш том ажлыг төлөвлөхийн тулд заавалчгүй нэг ширээний ард сууж нэг хундаг угаасаа уух хэрэгтэй. Тэр үгнээсээ тодорхой хэмжээгээр яг энэ арх буюу алкохолын бордерс гэдэг зүйлийг бол өөрийнхөө хэмжээнд тааруулж хэрэглэж сурсан. Тэгээ би залуусаа ч гэсэн өөрөөрөө тааруулж хэрэгэлдэг байгаас хүн өөрөөрөө мэддэг байх ухаантай бол уух хэрэгтэй. Хүмүүс амар тэгж ярьдаг нь яг тэрийг биелүүлж чаддаггүй шүү дээ. Хүмүүстээ ухаантай л ууч болоо хүн өөрөөрөө мэдчихэл болоо гэл ингээл ярьдаг мөртлөө яг цагаад болохоор уухаар тийм байдаг. Би бол яг тэрийг мэдэж уудаг. За окей би болцсон байна. Одоо энэс их уух юм бол би яг болохоо үл чинь гэдгийг би мэдэж цензуурлаж хүн өөрөөрөө биеийг хянж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Би бол яг тэгж чаддаг гэж өөрийгөө боддог. Наа мэдэх хүмүүс мэдэх баха. Танихгүй эмэгтэй хажууд өглөө сэрвэл яах вэ? Юу хийх вэ? Сэрж байсан уу? Танихгүй эмэгтэй хажууд сэрнэ гэдэг ч үгүйс тэнэг асуудал өстэй. Төсөөлвөл зүгээр төсөөлөд. Мэдгүй би шууд сэрвэл юу хийх вэ? Би шууд хувцас өмсөх гараа явна. Өө яах юм? Юу тэн чи яах юм? Манай нэг оролцогч нэг танилцсан даа гэж хариулж байсан. Йоо. Тэгэхээр танилцсан даа гэдэг чинь яг сохроор яг сохорч юм шиг ингээд нэг нэгэндээ контакт үүссэн байсан учраас танилцсан даа гэсэн бол мэдгүй. За тухайн үнийг л хариулт баг тий. За тэр үг яах вэ? Зүүн бэлэгт итгэдэг өөрөө. Итгэдэг яа. Танд эсрэг хүснээс чинь гаргаж байсан хамгийн мэдрэмжгүй үйлдэл. Заавал санддаггүй. Болцооноос мөрж байсан уу? Болтох. За. Яагаад? Тэр яг болцоо гэхээс илүүгээр яг болцоон дээрээс очихоос өмнө яасан бэхээр би зүгээр би одоо тохойд яг мэдгүй би одоо яг яасан яг яг тод санахгүй юм. Ямар ч хэлсэн өргөлдүүлж болохгүй харилцаа байсан гэдгийг би зүгээр ойлгох. Тохойд ямар ч тэгээд орохыг хүсээгүй тэгээд болчихсон. Бэрт гарч ирээд 3 үслээ хэлээч гэвэл ямар 3 үслээ хэлэх вэ? Би зүгээр бүхнийг маш амархан сурж, эхний хүсэл нь бүхнийг маш амархан сурж, маш амархан хийж чаддаг болмоор байна. Хоёр дахь хүсэл нь гэх юм бол маш амархан сурж, маш амархан хийж чадмаар байна гэдэг чинь хоёр хүсэл биш үү? Үгүй. Нэг юу? Зүгээр бүх юмыг аюу амархан хийж чаддаг болмоор байна. Тэгэл болоо. Тийм. Гурав дахь зүйл нь би аюу их зүйлийг мэддэг болмоор. Бүгдийг мэддэг бол бүхнийг мэддэг болмоор хоёр дахь зүйл. Гурав дахь зүйл нь би зүгээр мөнхөд ирүүл амьдрамаар тэгэл болоо. Тийм. Өөр надад ирүүл байхад, мэдлэг байхад, чадвар байхад л тэгэл би бусдын бүгдийг хийж чадна. Хүмүүсийн бүдүүлэг байдлыг яаж хүлээж авдаг вэ? Би тоодох шүү дээ. Орхичдгоо тийм. Зүгээр өнгөрчихнө. Яах юм угаасаа тэгжлээ. Угаасаа л тухайн хүний зан характер, тухайн хүний тэгэл хувь хүний хөгжил, хүмүүжлэл тэр хэмжээдээ л мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр би ач холбогдол өгөх шаардлага байхгүй шүү дээ. Хэр олон дайсан тавь. Зөндөө. Миний эргэн тойрон би бүгдийн дайсан гэж хардсан. Хөө. Найзуудаа өртлөө. Тий, найзуудаа би дайсан гэж харна. Яагаад тэгэхээр би найзтайгаа өрсөлдөж би найзгаа адилхан хөгжүүлнэ, өөрийгөө ч адилхан хөгжүүлэх байхгүй. Тий, зөвхөн дайсан гэдэг утгыг хоёр утгаар бас харах хэрэгтэй тий. Нөхөрсөг дайсан, жинхэнэ утгаараа дайсан гэж. Жинхэнэ утгаараа дайсангуудыг би мэдхгүй. Би тэдрийг юус олж харахыг ч хүсэхгүй байна. Тэгэл дайсан нь л явж л юм сам байхгүй. Нөхөрсөг дайснууд бол миний эргэн тойрон би бүх хүнийг дайсан гэж хардаг. Марл өвчин таалагддаг эмэгтэй цуг бүжгэлдэг багш охин ч нь үү? Үгүй. Гинэ. Үгүй. Тэр хоёр чинь зүгээр бүр сүүлийн бараг 2-3 жил цуг бүжиглээ багшилж байгаа зүгээр миний маш сайн партнер найз
Хүмүүс яагаад тэгж хараад идэв бэ? Яг тэр ихтэл орсон лайвыг үзчих. Тэр лайвд ор хүртэл бүр амар олон хүмүүс хосууд юм уу ямар хөөрхөн яасан хийсэн л гээд бодохоор сүлд нь тайлбар хийхэд нэмрээ байгаа шүү дээ. Марал сүрэн хорол Баатар жав мундаг бодолтой хүү байна. Амжилт хүсье гинэ ажилт нь. За баярлалаа. Асуудлыг шийдэхээсээ илүү зугтаж байсан тохиолдол бий юу? Байхгүй. Би асуудлыг шийдэхгүй бол бүр яг үнэхээр ингээд бүр яг бачуураад байдаг байхгүй. Зорилготой хүрэхийн зүгээр за. Нэг зорилготой хүрэхийн тулд яг давхцтай хоёр удаа давхцлаа. За окей. Асуултыг сонс. Та ярээр би дараа нь асуулт асууя. Үгүй асуудлаас зугтна гэдэг чинь угаасаа нэгдүгээр хочгоор үнэсэн хоёрдугаарт тэр асуудлыг би шийдчих юм бол би дараагийн асуудал дээр ахиж тийм асуудал гарах юм бол би бүдэрч унахгүй байхгүй. Тийм. Туршлага шүү. Зорилготой хүрэхийн тулд зарчмыг зөрчиж байв өөрийнхөө зарчмыг? Зөрчижсэн байлгүй хаа. Ямар зарчмыг зөрчижсэн бэ? Надад худлаа ярих. Цаг агаар таны сэтгэл зүйлд нөлөөлдөг үү? Нөлөөлнө. Амар том нөлөөлнө. Гэхдээ хүмүүсийг тэгэж эм бардаггүй. Хүмүүс цас орохоор баярлалаа. Цас орж ин ямар гоё юм бэ гэл ингээл цас орж л хийдэг штэ. Байж л хийдэг штэ. Тэгэл тэнгэр бүрхэг болоод бороо шороо оронгууд ч ингээл аим ороод штэ. Мөнгө ямар яасан гэл. Би ошо бороо мороог орж гарах юм бол новш бороо орчин. За хизээ бороо зогсох юм бол доо л гэж хардаг. Цасмаас орчингууд цас орсон ихний шүнж дулаахан байх. Тэгээ маргаашаас хөлдөж үхсэн яанаа л гэж боддог. Ер нь сэтгэл хөдлөл айгу багтай. Яг иймэрхүү зүйлээс сэтгэл айгу багтай юм шиг. Гэхдээ иймэрхүү зүйлүүдэд амар тэгж ач холбогдол өгөөд ингээд нэг аим ороод нэг сэргээл ингээд тах юм болооч тоо. Өөр зүйлүүд дээр ч бүр дампуурна. Тийм шүү. Хамгийн их шунан авч байсан зүйл тэр мөнгөө яаж болсон бэ? Хамгийн их ингээд шунж авч байсан зүйл чи юу байсан бэ? Машин чүсж байгаа. Тэр мөнгөө яаж олж авсан бэ? Би машиныхаа мөнгийг ажиллаж байгаа газраас урьдчилгаа цалингийн зээл болгож урьдчилгаа болгож авч ирсэн. Тийм. Хамгийн их засыг гэж бод. За. Зүгээр. Санийх ярих шаардлагагүй юм болчихлоо. За. Хамгийн их засыг гэж боддог зүйл чинь муу зуршилч юм уу? Нэг засчих юм. Муу зуршилсан даа гэж бодоод. Өнгөрсөн зүйл гэж болно тийм. Болно. Өнгөрсөн зүйл гэж болно. Би нэг зүйлийг засах гэсэн. Тэр маань юу гэхээр оюутан байхдаа би дэлхийн аварга руу явах боломжтой. Тэр дэлхийн аварга руу л явах хэрэгтэй. Тийм. Вау, яагаад зүгээр өөрийнхөө тэнэгээс болоод нэг өстө нэг оюутан цагийн залуу насны ааг маг гэдэг шиг өстө нэг дэврүүн зангаараа дэвэрч явж байгаад тэгээд тэр маш том боломжийг алдсан. Хэрэг би тэр боломжийг хатгаад тэр боломж руу яваад ирсэн байсан бол магадгүй би өнөөдөр спортод тэргүүний ажилтан гэдэг цол хамгаалаад өөрийн гэсэн клуб байгаад магадгүй зүгээр миний өнөөдрийн гаргаж байгаа хийж байгаа энэ бүх зүйл аль эрт болох ёстой байсан зүйлийг би зүгээр энэ толгой хоосон учраас би зүгээр бүх цаг хугацааг нь хойшлуулсан юм шиг байна. Би тэр алдааг бол засах боломж үл тэр алдааг л засахыг хүсэх байх. Яагаад явж чадаагүй юм бол? Ер нь тэгээд нэг тухайн үедээ бүртгэл плейт нээсэн нэг өөрөө найзтайгаа уулзаж дэрвж димитинг ингэж явсаар байгаа. Тэгээд хоцроод ганцаархан хэлээд тэгээд явж чад. Тэгээд босоо сургуулийн манай нэг үеийн тамирчид бол бүгдээрээ дүүнер мөн бүгдээрээ явсан. Би ганцаараа үлдсэн. Тэгээд тэрнээс хойш их спортоос зоодог тайлаад бүжгийн спорт гэдэг зүйл рүү орсон юм ба. Хөөрхөн царайлаг хоёр ямар ялгаатай вэ? Бага штэ. Царайлаг гэдэг чинь
тухайн хүн өөрийнхөө царай төрхийг яаж авч явахаас хамаарч царайлаг гэдэг байна. А миний хувьд хөөрхөн гэдэг бол нүрээ бурдсан ч будаагүй ч яг игдүүтэй хөөрхөн байгаа царай л хөөрх гэх юм байна. Таны онгод урам зориг хаанаас орж ирдэг вэ? Урам зориг хаанаас авдаг вэ? Би авдаг вэ гэхээс илүүгээр би өөрөө өөртөө өгдөг гэж хэлж байна. Авъя гэх юм бол мэдгүй. Авдаг зүйл авах зүйл зөндөл гарч ирэх зөндөл байгаа л баг. Гэхдээ би өөртөө бий болгож чадахгүй бол өөр хүнээс өөртөө байхгүй зүйлээ өөр хүнээс авах гэдэг чинь тэр бол угаасаа би өөрөө ямар ч ухамсаргүй хүний тодлоор болсон. Ажлаасаа шантарч байсан үе байдгүй. Бага зөндөө шүү дээ. Йоо бүр өөлмө санагддаг үе байсан шүү. Тэгээ яаж хэрхэн даван тулдаг вэ? За яста санахгүй байна. Яад бидгүй би юм амар олон нэг ийм өөрөө өөртөө урам зориг өгөх, өөрөө өөртөө ийм нэг яг тийм толгойд юм хийх, өөрийгөө цэнэглэх тийм бичлэг одоо тийм нэг ийм жишг үг ч гэдэг юм уу те тиймэрхүү сургаалтай юм бичлэг нэг ийм тийм юмнуудыг амар хүздэг. Тэгээд үнэхээр болохгүй бол би яг яадаг вэ гэхээр эргээд өнгөсөн турсамжуулаад хэрэгцэр гэдэг тийм. Ямар ч нөхцөлд яг шантарч байгаа тэр үедээ. Эхлээд ямар ч байсан тэр нэг өөрийнхөө сул талыг алж би яагаад шантраад байгаа, над яагаад хэцүү байгаа гэдэг юмудаа эхлээд ойлгож явах өөрийгөө тайвшруулчаад эргээд урам зориг авахтаа би яадаг вэ гэхээр зэрэг өнгөрсөн түүхээ ярьж хардаг. Би хэн байж чад хэн болцсон байгаа вэ? Ямар хүн байж чад өнөөдөр ямар амжилтанд хүрчээд байгаа. Одоо би юунаас шантрах гэдэг гэдэг зүйлээс өөртөө эргэж урам авдаг та. Рестораны Аа таваач байсан бол дургуун үндэ ямар хоол хийж өгөх байсан бэ? Мэдгүй. Наад чи өстө бүр амьдралтаа төсөөлж байгааг асуулт. Өөрөө хамгийн дургуун хоолыг хийж өгөх байсан баг та. Таны дургуун хоол чи ямар хоол вэ? Би хоолн дургуун шүү дээ. Бишээ дургуун бол байхгүй шүү дээ. Тэгвэл хоол хийж өгөхгүй гэсэн үг үү? Яг ч бас тэгж болохгүй хаа. Тэг мэдгүй надад ч бодож байгааг бол хариулж мэдгүй байна. Танд ирж байсан хамгийн эвгүй мессеж чат зөндөө байна уу? Нэгээс нь хэлээч гэвэл Чамшиг юмд хорвоогоор дүүрэн байгаа штэ. Битгий биетор битгий хамраас өгөх битгий яа гэсэн бэл ямар ч нэг тийм бичсэн. Ямар ч нэг юм жоохон дийлсэн доромжилсан л мессеж байна. атаархах хичээл ер нь бол үг шиг байна да. Тийм мэдгүй ямар ч нэг тиймэрхүү үгнүүд зөндөө байт юм уу? Ямар ч нэлээд арчаагүйгээр л айгүйх дуудаж айгүйх арчаагүй л гин яадаг л гин их зантай хамраас өгцөн яадаг гэдэг чинь мэдгүй. Айгүйх тэгж бичдэг л байсан. Ер нь бол атаархагч нар л тэгж ер нь л бичдэг байна гэж ер нь боддог. Атаархагч л сайн л зү. Таны огт хийж чаддаггүй зүйл. Зэстэ мэдгүй. Чадахгүй зүйл. Хөгжим тоглож чаддаг ба та? Тийм үү. Ямар хөгжим тоглодог вэ? Гитар тоглоно. Вау. Бөмбөр тоглоно. Төвлөрөөр тоглоно. Ийм чавцаар тоглоно. Миний зүгээр амьдралын баримталтай зарчим байдаг байхгүй. Би энэ амьдралд юу ч хийж чадахгүй байх ёсгүй. Би бүх юм чаддаг байх хэвээр. Хааж утсан, хэний ч өмнө утсан, хинтээч хааж таарсан, миний амнаас чадахгүй гэдэг үг гарахгүй байх хэвээр. Би өөрийгөө тэгэж хөгжүүлж, хүмүүжүүлж өссөн. Таны амьдралдаа гаргасан хамгийн оновчтой шийдвэр. Хамгийн оновчтой шийдвэр үү? Аха. Би гэрээсээ явсан баха. Хизээ гэрээсээ явсан бай. Одоо бараг 3 жил болж байна. Ер нь удаж байгаа юм байна тий. Гэрээсээ яваагүй байсан бол аав ээжийнхээ гарыг хараад сууж авах л байсан баг. Би 3 жилийн өмнө бараг гэрээсээ яваад
Тэг өнөөдөр яг бие дагаад яг амьдрал гэдэг зүйлийг одоо жинхэнэ нэг керма хоос мөнгөгүй болж уух усчгүй хоосон хонж өглөө оройд алхаж харж идэл ямар ч ус үтсэн өөр өөртөө амьдрал гэж хэлсэн. Тэгэхгүй би аав барыг хараад байгаа л гэсэн бол аав чи надад бүх юм бэлдэж өгөөл өнөөдрийг хүртэл ингээл өсгөж өн дийлгээд хамаг юмар хангаад амьдруулад сургацсан. Тэгээ яг хувь хүний хүмүүжил гэдэг зүйл дээр айгүй их анхааруулдаг, айгүй их үгэлдэг, загнадаг, зодддаг байсан. Гэхдээ би амьдрал үзэхгүй бол би мөнгөний үн цэнийг ойлгохгүй, би ажил хийж мөнгө олно гэдгийг ойлгохгүй, би өөрийгөө хөгжүүлнэ гэдгийг ойлгохгүй. Ер нь өнөөдрийн энэ амжилтны хүртэл би хүрхгүй байх байсан баг. Үл үзэгдэгч болвол хэнийг эрт очих вэ? Юу хийх вэ? Жишээ. Наад ч ихтэй бас бодож байгаагүй юм. Таалагддаг эмэгтэй гэрт очих уу? Яг байж болох л. Гэхдээ таалагддаг эмэгтэйтэй уулзчдаг болохоор уулзаад ингээд нөгөө нэг яг тэр нөгөө бүжийнхаа нөхцөл байдалд бол айгүй их ингэж нөгөө таардаг тодорхой хэмжээгээр ингээд гадуур дотор ч гэсэн ингээд контакт айгүй үүсчдэг. Яг ажил мэргэжил энгийн үед найз нөхөрлөг хүрээгэрч гэдэг юм ингээд. Тийм болохоор нэг тэрийг бол хүсэхгүй байна. Яг хий үзэгдэл үл үзэгдэлч байсан бол мэдгүй би одоо яг яах байсан юм бэ? Юус тийм хиймэл юмыг юусоо төсөөлж байгаагүй. Нууц авьяас байдаг уу танд? Нууц авьяас гэдэг нь яг ямарыг хэлт юм бол? Хүнд хэлж байгаагүй одоо жишээлбэл ингээ гар мараа ингээ нугалж мугал. Баггүй. Нууц авьяас одоохондоо баггүй. Дийлэх нь бараг хүмүүс мэддэг байх уу? Та сайн жолооч вэ? Сайн жолооч. Хамгийн их болцох хүсдэг эмэгтэй. Краштай бол болцох хүсдэг баг та. Эмэгтэй хүний таалагддаг чанар. Хиймэл бити байгаасаа л гэж хүсдэг. Таксинаас мөрж байсан уу? Үгүй. Усанд орж байхдаа биеийнхээ аль хэсгийг угаах дуртай вэ? Бүгдийн яг тэр хэсэг гэдэг зүйл байдаг баха. Хувь тавиланд итгэдэг үү? Итгэдэг. Царайлаг ядуу, царай муутай баян алийг нь сонгох вэ? Царайлаг ядуу, царай муутай баян. Царайлаг ядуу сонгох. Яагаад? Мэдгүй би мөнгө хараад би л зүгээр яг мэдээж хэрэгтэй л дээ. Гэхдээ би эд мөнгө хараад би нэг баярлна гэж бодохгүй. Харин би өглөөс эрэхтэй яг царайлаг магадгүй зүгээр яг одоо нөгөө эсрэг хүсдэн гэдэг талаас нь авч яриа л та. Би өглөө яг миний дэргэд миний ачууд миний амьдрал гарч ирсэн хамгийн царайлаг хүн байх юм бол надад үзэл хэрэггүй. Хамгийн үн цэнтэй дурсамж. Ээж таах цэцэг өгч ирсэн юм болов. Биелүүлж чадаагүй мөрөөдөл байдаг уу? Биелүүлж чадаагүй. Мөрөөдөл байдаг уу? Одоо ч гэсэн биелүүлж чадахгүй. Ямар мөрөөдөл байсан бэ? Тэрийг одоохондоо нууцлж тээ. За. Таны дуртай Супербаатар. Үнэндээ наадгаж бодож байгаа юм шүү дээ. Бүгд л гоё шүү дээ. Супер. Яг кинон дээрээс ярих юм уу? Эсвэл зүгээр яг кинон дээрээс ярих уу? Яг кинон дээрээс ярих уу? Яг зүгээр яг амьдрал дээр ярих уу гэдэг л. Кинон дээрээс гэх юм бол
Iron Man шиг байх л хүсэх байх та. Таны багын нэр хоч ямар хочтой байсан бэ? Горил гэдэг хочтой байсан. Нөгөө нэгдүгээр оролт манай эмээгийн байрны голд нөгөө юм юу гэдэг вэ? Ийм тоглолдог ийм төрнөг шиг ингэ дамжиж өсөж зүгдэж савлж тоглолдог ийм ордон усан онгоц хоёр байдаг гэсэн. Тэгээд тэрэн дээр амар их хөөцөлтөж уралдаж нэг чам туулаач гэлээ айгүй хөөцөлт тоглолдог. Тэгээд үсэрч хараач ингэ нэг савлаад нэг гараараа савж монголоо гэдэг. Яг горил шиг бүр зөөр нэг. Тэгээд угаасаа яг тэр жижиг тоглож байгаа хүүхдүүд бас яг намайг гүйцэтгэх бардаг хүүхд байгаагүй. Тэгээд айгүй горил гэдэг. Тэгээд айгүй их төрнэгддэг байсан. Төрнэгддэг байсан баг та. Оо бишт. Солирлоо шүү дээ. Байрныханд айгүй их төрнэгхэн дээр үнждэг байсан. Тэрэн дээр айгүй хүнждэг байсан. Тэгэл ерөөсөө байнгын нэг юм сарамгчин шиг зүгдээстэй нэг юмнаас зүгдээстэй л байж байдаг байсан. Ийм хичээл хуулж байхдаа баригдаж байсан уу? Зөндөө шүү дээ. Йоо наадах чи бол тоолоод барах шүү дээ. Энийг ер нь баригдаж байгаа гүн баг Монгол стил дэлхийд байхгүй хөө. Дисциплин алдахад хүрэж байсан зүйл. Гэр бүлийн харилцаа байсан болов уу? За энэ айгу сонир асуулт энэ. Өсөнд орж байхдаа тэсгэл алдаж үзсэн үү? Тэсгэл алдаж үзсэн үү гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Нөгөө нэг би дасах тиймэрхүү. Тэсгэл үзсэн. Байдаг юм. Үзсэн. Байлгүй. Өөрийгөө Зүгээр асуусан. Өөрийгөө ямар жимстэй зөрлөх вэ? Тэг юу мэрч юм бэ? Эсэглэн жимс үү, чихэрлэг жимс үү? Эсэглэн. Эрэг жилд хүлээж байгаа зүйл. Ямар зүйлийг хүлээж байгаа вэ? Эрэг жил. Одоо байгаас нэг төвшөнд агцсан байх юм гэж байна. Харилцаа юун дээр тогтдог вэ? Харилцаан дээр тогтно. Хүүхэд насны аз жаргалтай дурсамжаасаа хуваалцаж. Хүүхэд насны аз жаргалтай дурсамж. Яг аз жаргалтай дурсамж. Юу юм бэлээ? Мэдгүй би нэг зүйлийг л амар мартдаг юм. Миний хамгийн аз жаргалтай дурсамж яг эмээд өвсөө хэлбэлтэл унтж байхдаа л амар аз жаргалтай гэсэн. За одоо ингээд манай нэвтрүүлгийн асуулт ер нь бол ингээд дуусах төгсч байна. Одоо ингээд сүүлийн 3 асуултаа асууя. За. Яг одоо хин нэг болзоонд оройн цагт ураач гэвэл хэнийг урах вэ? Би ээжийг урах байсан. Таны авч байсан хамгийн гинтийн бэлэг. Санахгүй. Тэгж амар сүртэй гинтийн бэлэг юус авч байгаагүй. Таны хобби. Миний хобби яг одоо миний амьдрал. Би хоббигоор амьдрал. Дуртай зүйлээ хийж байгаа. Дуртай зүйлийг хийж байгаа. Дуртай зүйлийг би ажил болгож чадчих байгаа гэсэн. Тэрнээс биш нэг ажил хийхин төлөө би мэрэгжил эзэмшчихэд энэ тэрүүгээрээ ажиллаж амьдарч байгаа биш. Би мэрэгжил эзэмшсэн. Гэхдээ мэрэгжил хоббиороо хослуулсан. Гэхдээ яг ирээдүйд ахаа цаашаа хийх юм байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би яг хоббигоор амьдарч байгаа. Хобби бол миний амьдрал. Ундрал ундаа ажлын амжилт хүсье гэж байна. За баяр.
Батбол шүрээ Ори амжилт хүсье чамайг дэмждэг шүү гэж байна. За Алсын баярлалаа. эрдэнэ залуу насны ирж хүч үнэн харагдаж байна гинэ. Баярлалаа. Оргил хаш чулуун ёстой ирж хүчтэй мэдрэмжтэй байна гэж байна. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. За Маш гоё яриа өрнүүллээ. Намайг бас урьж оролцуулсанд баярлалаа. Ер нь анх удаага яг иймэрхүү нэвтрүүлэгт өргөдөж оролцож үзчихье. Тэгээд бас намайг сонгож урьжсанд баярлалаа. За сүүлийн хормыг танд үлдээ залуучуудаа уриалгах зүйл байна уу? Залуучуудаа хоёр зүйлийг л уриалмаар байна. Нэгдүгээрт манайхаа яг одооноос эхлээд зүгээр мэдлэгтэй болоорой гэж хэлмээр. Бүх чиглэл дээр. Би яагаад ингэж хэлж байгаа гэхээр манай залуучууд амар олон төрлийн зүйлүүдээс хоцорч байгаа. Би өөрөө тэрийг хоцорч байгааг би мэдэрсэн учраас би өөрийгөө амар голж байгаа. Тийм учраас зүгээр залуучуудаа мэдлэгтэй болоосаа нэг төрлөөр биш, маш олон төрлөөр. Хоёр дахь зүйл нь гэх юм бол зүгээр хүн байгаасай л гэж хэлсэн юм. Бүгдээр ингээ хүн байгаасай. Нэг хэсэг нөгөө хүн байгаасай гэж фрейм хүн байгаад. Тий, тэрийг болохоор нөгөө яг тухайд бол нэг хүч ингээ хэрэгч амар дистцэн ингээл давлгаа байсан шүү дээ. Тэгэхээр миний хэлж байгаа хүн байгаасай гэдэг зүйл нь болохоор хүнтэй ахтайхан харилцаа сурчдаг байгаасай. Хүнтэй зөв мэдлдэг байгаасай. Хаана байгаагаа бас мэдэрдэг байгаасай. Ерөнхийдөө тэ нэг юм бие хаан зүг авч явах вэ? Хинтээ яаж харьцах вэ? Ямар үед ямар зан гаргах вэ? Ямар үед хинтээ тэгж чөлөөд ууж идэх вэ? Нарийн цэнгэх вэ гэх юм уу? Яг тийм хувь хүний хөгжил, соёл, боловсрол, хүмүүжил гэдэг зүйлтэй ерөнхийдөө анхаараасаа гэдэг үзэс багцлаад бүгдээр ингээ амар гоё хүн байгаасай л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Манай лайвыг дуустал үзсэн үзэгчтэй бас маш их баярлалаа. Танд баярлалаа. Тэгээд сүүлийн 30 секунд тэгээд миний лайвыг оройн одоо 7 цагаас би өнөөдөр эртээ 7:30-аас ч юм лайв эхэлнэ. Миний лайв дээр хамт байгаарай. Энэ үзэж байгаа хүмүүс байх юм бол тэгээд үргэлжлүүлээд ороод үзээрэй. Тийм, үргэлжлэлийг оройгоосаа. Тэгээд 12 сарын 1-ээс бас миний онлайн сургалт эхэлж байгаа. Тэгээ бас манайхан бүртгүүлээд хамтдаа энэ карантинтэй байгаа үеийг ирч хүчтэй эрүүл өнгөрүүлцгээе бүгдээрээ. За. Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.